За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн сууцгааж гин үү? Хамгийн сүүлд хизээ ирсэн бай гэдгийг санахаа болчих. Би чи хэдэн сард нэг ирлээ. Нэг ирсэн те. Өнгөрсөн 7 хоногт семинар болсон билүү? Өнгөрсөн 7 хоногт боллоо. Тэрний өмнөх 7 хоногт болсон те. За ямар тач ярмаг чуулганыхаа тухай сонссоор чанга байна. Залбирч байгаа. Тэгээ ярмаг чуулган маань мөрсөн олон хүн сайн мэдээ тараагаад ингээ олуулаа олж байгаа мэдээг сонссоор байгаа. Тэгээ үргэлжлүүлээд бүгдээрээ улам бүр олон хүн сайн мэдээ тараагаад илүү өссөн чуулган байгаасаа гэж хүсэж байна. За өнөөдөр хамтдаа залбираад тэгээд эхэлцгээе. Бид нарыг хайрладаг Бурхан танд чин сэтгэлээсээ талархаж байна. Та биднийг аврахын тулд өөрийн цорын ганц хүү энэ газар руу илгээн түүний загалмаа дээр урсгасан үнэт ариун цусаар бүхий л гэм нүглийг маань угааж өгсөнд талархаж байна. Хийсэн ямар ч гавьяа зүтгэл байхгүй хахад эзэн та бидний төлөө энэ бүх зүйлийг хийж өгсөн билээ. Бид нар зөвхөн итгэсэн төдий байхад Бурхан та бидэнд мөн хамийг өгөөд мөн өөрийнхөө хүүхэд болох эрхийг өгсөн билээ. Тэр гайхалтай мөнхийн диваажинд орох амьд найдварыг бид өхөнд өгсөнд талархаж байна. Аврагдсны дараа энэ газар дээр бид өхнийг ганцааран маань орхилгүй өөрийнхөө бий болсон энэ чуулганыг хамтдаа ариун сүнсээр оршин байдаг энэ нөхөрлөлийг бид өхөнд зөвшөөрсөнд талархаж байна. Энэ нөхөрлөл дотор бид нар үргэлж холбоотой байгаад эзэн таны өгч байгаа тэр үгээр, тэр хүчээр, тэр нэгүслийг аваад энэ газар дээр итгэлээр сайн амьдрахад та туслаарай. Энэ ертөнц өдрөөс өдөрт хорон муулсаар байна. Гэхдээ бид нар Бурхан тань руу улам бүр ойртоод, улам бүр Бурхан таны ард түмэн шигэ цэвэр ариун болж амьдрч чадхад та туслаарай. Эзэн таны эрхэн тун ойртсон тул эзэн тантай уулзах бэлтгэлээ хийж амьдрч чадхад та туслаарай. Энэ ертөнцийн олон зүйлсээр зүрх сэтгэл маань уруу татагдахгүй байхаар Бурхан та зүрх сэтгэлийг маань бас сахин хамгаалаарай. Бид нар сэргэг байгаад энэ цөөхөн олдож байгаа цаг хугацаанд хайртай гэр бүлийнхэндээ ойр дотны хүмүүстэй мөн энэ Монголд байгаа алдагдсан олон сүнснүүдэд сайн мэдээг илүү хүчтэй тарааж чадхад та туслаарай. Түүний төлөө бидний хүн нэг бүрийн итгэлийг эзэн та босгон байгуулж өгөөрэй. Өнөөдрийн үгээр дамжуулан эзэн та өөрийнхөө хүслийг, өөрийнхөө сэтгэлийг бид бүхний дотор илүү гүн суулгаад бид нар эзэн таны сэтгэлийг ойлгоод илүү сайн амьдарч чадхад та туслаарай. Өнөөдрийн үгээр эзэн та нэгүслээ бэлхэм дүгрэн буулгаарай. Энэ цагийн эхлэлээс дуусах хүртэл эзэн ариун сүнс та бид бүхний дунд хамт байж мөхөссөл дорой хүний амаар өөрийнхөө хүслийг илчлээрэй. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За Эфес 5 дугаар бүлгээс олж уншийе. Эфес 5 дугаар бүлэг. За Эфес 5 дугаар бүлэг байна. Эфес 5-ын 1-2 дугаар ишлэл байна. За Эфес 5-ын 1-2 дугаар ишлэлийг хамт уншийе. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчд бай. Христ биднийг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд анхлун үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг та нар хайр дотор яв. За өнөөдөр энэ хоёр ишлэлээр дамжуулан та нар хайр дотор яв гэсэн сэдвээр өгнөөс суралцах чинь. За энэ сургаал заах ерөөсөө амаргүй байгаа. Хэн нэгэн хүн хажууд байгаад орчуулвал тэр нэг амар байх шиг байна. Одоо хүртэл хэцүү л байна. Энэ дээр зогсох өөрөө хэцүү биш. Сургаал заах нь хэцүү байгаа нэ. Тэртээ дэргүй энэ дээр зогссоор л байсан юм чинь. Тэгээд өнөөдөр энэ хайр дотор яв гэдэг сэдвээр өгнөөс сурах чинь. За яг хуу хайрын тухай ярихад хамаагүй залуу
хамаагүй эрт байж болно. Гэхдээ өнөөдрийн хэлэгч байгаа хайр гэдэг сэдв нь бид нар Бурханаар хайрлуулсан хүмүүс шүү дээ, тийм ээ. Тийм юм бол бид нар ч гэсэн яагаад Бурханыг хайрлаад амьдрч болохгүй гэдэг талаас нь хэлэгч байгаа. Тэрнээс та бүхэн хайр гэдэг чинь ийм зүйл шүү, ингэж хайрлаарай гэх биш. Аврагдсан хүн юм бол бидний дотор юу байдаг вэ гэхээр Бурханыг, Есүсийг хайрлсан сэтгэл байдаг байхгүй юу? Тийм юм бол бид нар үнэхээр Бурханыг хайрлаад энэ газар дээр амьдрч явах учиртай. Яг үнэндээ итгэлийн амьдрал чинь тийм байхгүй юу? Бурханы дээр хайрыг мэдрээд хайрлуулсан хүнийхээ хуваар эргээд Бурханыгаа хайрлаж байгаа тэр бүхий л амьдрал үйлдэл өөрөө итгэлийн амьдрал байна. Тэгэхээр бид нар энэ хайрыг мартчих юм бол итгэлийн амьдрал хэцүү байна. Үйлчлэлч хэцүү байна, эрд цуглаж байгаа нь хэцүү байна, Библи уншиж байгаа нь хэцүү байна, залбирх нь хэцүү байна. Бүх зүйл шаардлага дарамт болчихно. Яагаад тэгээд вэ? Хайр нь алдагдчихсан байгаа учраас тэр хэцүү байхгүй. 1-р Коринт 13 дээр хайр байхгүй бол бүх зүйл юу ч биш ээ. Тэгээ зүгээр л хангинаал цангинаал те хий хоосон зүйл болчихно. Тэгэхээр бид нар энэ газар дээр өнгөрүүлж байгаа бүхий л цаг хугацаа Бурханыг хайрлаж байгаа хайрын дотор үйлдэгдвэл тэр бүх зүйл үн цэнтэй байх. Тэгэхээр өнөөдөр би нэрээ Бурханыг хэрэг хайрлаж амьдарч байгаа хүн юм бэ. Тэрийг бодож үзэх чинь. За энэ дээр 1-р ишлэл дээр хайрлагдсан хөөхтүүдийн хувьд Бурханыг дуурайгчид ба гинэ. За бид нар үнэхээр хайрлуулсан хүмүүс үү? Алин нэг царайг нь хараадах юм. Хүн хайрлуулахаар их гоё байдаг шүү дээ. Та бүхэн үнэхээр хайрлагдсан хүмүүс үү? Алин нэг харъя. Хүн хайрлуулахаар өстой гэрэл гээгээ цацраад баяр баясгалан тодроод өстой гоё болдог шүү дээ. Тэгтэл али та хайрлуулсан хүмүүс юм уу али? Нэг л дэгч харагдахгүй байх чинь. Энэ үгэн дээр хайрлагдсан хөөхтүүдийн хувьд Бурханыг дуурайгчид байна. Бид нар хинээр хайрлуулсан юм бол хин нэгэн хүнээр хайрлуулахаас урьдчилан бид нар хинээр хайрлуулж байгаа гэхлээр Бурханаар хайрлуулж байгаа хүмүүс юм. Энийг одоо яаж илэрхийлвэл зүгээр юм? Бурханаар бид нар хайрлуулж байгаа хүмүүс байхгүй юу? За өнөөдөр энэ тухай жаахан бодож үзэх гэж байна. Толстой хэлсэн үгэн дотор нэг ийм үг байдаг юм байна лээ. Хүн хайраар амьд явдаг. Хүн өөрийгөө хайрлах юм бол тэр үхлийн эхлэл, харин Бурхан ба хүмүүсийг хайрлах юм бол амьдралын эхлэл юм а гэж Толстой хэлсэн байдаг юм байна. Тэгэхээр хүн бид нар юугаар амьд явдаг гинэ үү? Хайраар. Хүмүүс бид нарын өнөөдөр энэ газар дээр ингээ амьсгалаад, амьдраад явж байгаа чинь үнэндээ хайрын дотор амьд явна штэ. Би Библи уншиж байгаад энэ ишлэлд их дуртай. 1-р Иохан 4:16 дээр Бурхан бол хайр мөн гэж гардаг. Бас миний дуртай ишлэл юу вэ гэхээр Дуулал 136 дугаар бүлэг түүний хайр инрэл мөн хийх. Бурхан бол сайн Бурхан гэж гардаг. Миний хамгийн дуртай ишлэлүүд байхгүй юу? Яагаад би энд дуртай вэ гэхлээр та бүхэн бодоод үзтээ. Бүтээгч, бүхнийг эхлүүлэгч, хамгийн дээр оршдог тэр Бурхан хайр гинэ. Тэр Бурхан сайн Бурхан гэж юм. Гайхалтай хэрэг биш гэж юу? Та бүхэн бодоод үзтээ. Хэрв тэр Бурхан, бүтээгч Бурхан, хорон муу Бурхан байлаа гэвэл та бүхэн яах вэ? Тэр Бурхан хайр байхгүй, зөвхөн шударга. Чи гим хийсэн бол ямар ч аврал байхгүй там руу явах ёстой. Гим хийсэн бол шийдэглээ хүртэх ёстой. Өршөөл гэж байхгүй. Тэр бүтээгч Бурхан. Тэгвэл та бүхэнд хэлэх үг байгаа юу? Бурхан чи яагаад ийм юм бэ гэж биднэрт хэлэх үг байх уу? Тэр чинь бүтээгч шүү дээ. Бид нар бүтээлүүд шүү дээ. Бидний амьдрч энэ газар дээр оршин тогтнож байгаа бүх эхлэл тэр Бурханаас шүү дээ. Надад өнөөдөр амь өгөгдөж гисэн, амьдрах боломж өгөгдсөн, цаг хугацаа өгөгдсөн энэ бүх зүйл тэр нэгнээс эхлэлтэй шүү дээ. Миний өмсөж байгаа хувцас, миний хэрглэж байгаа бүх зүйл түүний бүтээсэн бодисоос гарч ирсэн зүйл шүү дээ. Тийм юм бол бүтээгчтэйгээ бид нар маргалдаж чадах уу? Чадахгүй. Би гим хийсэн бол Бурхан минь ийм байсан, тийм байсан, та өршөөлөө үзүүлээч гэж маргалдах боломж байхгүй гэдэг. Хэрв тэр Бурхан ганц шудраг Бурхан байсан бол бид нар ямар ч өршөөлгүй там руу орцгох хэрэгтэй. Тэгвэл бид нарт хэлэх үг байхгүй гэдэг. Исая 45 дугаар бүлэг дээр за тэрийг олж уншийе. Ийм сонирхолтой илэрхийлэл гардаг. Эфес 5 дугаар бүлгийн авчургаараа тогтоочхороо. Исая 45 дугаар бүлэг дээр
45-ийн 8-9 дугаар ишлэл байна. Исая 45-ийн 8-9 дугаар ишлэл. Исая 45-ийн 8-9 дугаар ишлэл 825 дугаар хуудас байна. Хамт уншийе. Тэнгэрээ дээрээс асгарах тун үүлэс зөвхт байдлыг цутхаг газар нээгдэж авралыг ургуулan түүний хамт зөвхт байдал дэлгэрэг эзэн би үүнийг бүтээсэн билээ. Шавар савнуудын дундах шавар сав байж бүтээгчтэйгээ маргалдагч нь гаслантайя. Шавар нь ваарчанда чи юу хийж байна вэ гэдгүү. Бүтээлч нь энэ бариулгүй юм байна гэж хэлэх үү. За бурхан энэ дээр бүр ойлгомжтой хэлж өгсөн байна. За ингэж шавар савнуудын дундах шавар сав юм байж бүтээгчтэйгээ маргалдагч нь гаслантайя. Одоо энд Израилийн ард түмэн бүтээгчтэйгээ маргалдаад байна. Бурханы эсрэг тэрслээд байгаа байхгүй. Тэгингээ ингэж хэлж. Шавар нь ваарчна. За шавраар ваарч ингээд гоё ваармаар хийж болно шүү дээ. Тэгсэн чи шавар нь ваарчна. Чи юу хийгээд байгаа юм бэ гэж шавар өөдөөс нь тийхүү гэж. Тэгдэг үлээ. Чи чинь намайг бариулгүй хийчих байгаа мó гэ гомдлох уу? Шавар сав болоод бүтээгдэж байгаа нь тэр ваарчны хүслээр болж байгаа байхгүй. Тийм юм бол бид нар чинь шавар савнуудын дундах шавар сав юм байж. Угаасаа бидний энэ бие чи шороогоор бүтээгдсэн бие байхгүй. Тэгээ өгөх юм бол шороор орчих шүү дээ. Шорооноос өөрцгөө гэсэн. Тийм байж иж бүтээгчтэйгээ ийм тийм гэж маргалдах уу гэж. Үгүй үздэ. Тэгэхээр бурхан ганцхан шудраг бурхан байсан бол биднэрт хэлэх нэг ч үг байхгүй. Номлогчийн 6-гийн 10 дээр хүн гих чинь ямар вэ гэдг нь тодорхой. Хүн өөрөөсөө хүчтэнтэй маргаж ис чаднаа гэсэн. Бид нар бурхантай маргалдаж чадахгүй гэдэг хань. Бурхан хорон уу бурхан байлаа. Та бүхэн юу хэлэх гэж байгаа? Та бүхнээр ингээ хорон үзүүлээр таны амьдралаар өөрөөр чинь ингээ тоглодог бурхан. Зүгээр нэг тоглоом тоглож байгаа юм шиг тоглодог бурхан байлаа гэвэл та бүхэн юм хэлж чадах уу? Чадахгүй ш тэр чинь бүтээгч юм чинь. Гэтэл би яагаад талархдаг вэ гэхээр түрүү хэллээ шүү дээ. Бурхан бол хайрам. Бурхан сайн бурхан. Түүнд гим нүгэл нэгч байдаг. Тэр бурхан ариун бурхан. Мөс та бүхэн талархахгүй байна уу? Энэ хичнээн талархмаар хэрэг байна. Бид нарыг бүтээсэн бүтээгч цэвэр ариун бурхан, тэр бурхан хайр. Энийг бодох тусам үнэхээр гайхалтай санагддаг. Ямар гоё юм бэ? Намайг бүтээсэн бурхан хайр гинэ. Тийм юм бол миний өнөөдрийн амьдрч яваа, миний хэрэгжилж байгаа бүх зүйл түүний хайрын дотор байна. Та бүхэн бурхан хайр гэдгийг амархаа мэдэж болно. Заавал Библийг сурахгүй байсан ч бурхан хайр юм а гэдгийг амархаа мэдэж болно шүү дээ. Энэ байгалыг харсан жигсэн амьд биетүүдийн дотор хайр гэж юм байгаад байгаа юм чинь. Би нэг аврагдахаас өмнө дундаа ингэж байхдаа л да нэг бичлэг үзчихсэн. Юу вэ гэхээр нэг хаалз төрж байгаа юм л да. За төрөх гэж ярих уу? Зулзглах гэж ярих уу? Тэгсэн чинь зулзгнууд нь амьдаараа төрж байгаа. Тэгсэн чинь ингээд тоос шиг юм хар юм ингээд бутраал гарч ирж байгаа байхгүй юу? Ямар ч олон гарч ирдгийг тэр гидснээс нь цүдгэр байж байгаа л гээд ингээд тоос бужигнжаа амжиг гарч ирсэн чинь зулзгнууд төрүүлчихэж. Тэгсэн чинь тэндээс нэг миний бүр хараад гайхсан зүйл юу вэ гэхээр зулзгнууд нь төрөнгүүтээ их рүүгээ дайраад эхлээд ихийг иддэг. Тэгсэн тэр их нь ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байжгаад өөрийгөө бүрэн идүүлээд дуусгачдаг. Хэрвээ өөр шавж юм уу өөр юм дайруул энэ аалз яах вүлээ? Өөдөөс нь тололдсон шүү дээ. Эсвэл зүгтдэг гэсэн ч юу? Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлнэ үстэй. Гэтэл өөрийнх нь дөрвсөн зулзгнууд нь өөрийг нь идэж хахад хөдөлгөөнгүй зогссоор байгаа юу ч болтлоо идүүлчихдэг. Тэрийг хараа би бүр гайхажсэн. Хүүхэд байсан юм. Ямар сони. Яаж энэ жижиг аалзан дотор тийм бодол байж болдгийм бол? Амтэн гээд өвдөхгүй бах уу? Ялгаагүй шүү дээ. Та бүхэн зурагтаар згсэн дэрийг үзчихсэн юм зү. Нэг гөрөөстэй. Ингээд гол гаталж исэн чинь матар хурж ирээ нөгөө үр төлийг барьж идэх чинь. Тэгсэн чинь өмнөр нь ороод өөрөө идүүлчихдэг гэж. Яаж? Яаж тэр амтнаас төрлөх зан чанараар нь тийм зүйл гарч ирээд байна. Бид нар згсэн өөр хүүхэд гэх юм бол өөрөөсөө илүү хайр илдэг. Одоо би хүүхэдтэй болоход үүнийг ойлгож хаанасаа ч гарч ирээд байгаа. Тэр хүүхдийг харахаар л гоё байх юм. Нусаа наацсан явж байгаа нь ч гоё. Өмхийн үнэртүүлээ явж байгаа нь ч гоё.
Яагаад тийм байдгийг бүү мэд. Энэ хайрлах сэтгэл энэ дотроос өөрөө ирэхгүй төрлөх зан чанараараа төрдөг. Эндээс ойлгомжтой харагдахгүй байна гэж юу? Энэ бүхнийг бүтээсэн бүтээгч өөрөө хайр байхгүй. Тэр бурхан өөрөө хайр учраас энэ бүх зүйлийн дотор жижигхэн хайрыг бурхан шингээгээд өгчихсөн баг. Бид нар бол хайрын хэсэгнийг л мэдж байгаа шүү дээ. Хайр гэж юу вэ? Энэ тухай бид нар яриад угаасаа нэмэр байхгүй. Яагаад? Хайрыг бүтнээр нь угаасаа ойлгохгүй. Бид нар хэсэгнийг хардаг, хэсэгнийг мэддэг, хэсэгнийг ойлгодог байхгүй юу? Хайр гэдэг зүйлийг хэсэгнийг л мэдж байгаа. Үр төлөө амтан хайрлаж байгаа тэр нь хайрын нэг жижигхэн хэсэг байхгүй юу? Хүн үр хүүхдээ хайрлаж ин тэр чинь хайрын жижигхэн хэсэг. Тэгвэл энэ бүх хайрууд бүхлээр хаана байдаг вэ гэхээр бурханд байдаг байна. Тэгвэл бурхан хайр юм байна гэдгийг бид нар хаанаас ч олж мэднэ гэсэн. Тийм байна. Тэгэхээр бидний энэ газар дээр амьдарч байгаа эхлэл маань тэр чигээрээ хайр дотор эхэлсэн амьдрал байхгүй. Бурхан биднийг хайрладаг бол өнөөдөр биднэрт энэ ам амьсгалыг өгөхгүй гэдэг хана. Матай 5 дугаар бүлгээс нэг хараадах юм. Матай 5 дугаар бүлэг Матай 5-ын 43-аас 45 дугаар ишлэл байна. Аны ишлэлийг хамт уншийе. Хөршөө хайрл дайснаа үзэн яд гэж хэлснийг та нар сонссон. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл та нарыг хавчигчдын төлөө залбир. Тэгснээрээ та нар тэнгэрдэх эцгийнхээ хүүхдүүд болно. Учир нь тэрээр муу хүн дээрч сайн хүн дээрч нараа мандуулж зөвхт дээрч зөвхт бус дээрч бороо оруулдаг юм аа. За Есүс эзний хэлсэн үг байхгүй юу? Өөрийн биеэр Есүс эзэн ингэж хэлсэн. Тухайн үед бол Израилийн ард түмэн ингэж ярьж исэн байна. Хөршөө бол хайрлаа. Хөрш гэдэг чинь энийг хэлж байна. Өөрт нь сайн хандж байгаа, тусалдаг тийм хүнийг бол хайрлаа. Харин дайснаа үзэн яд гэж хэлдэг байсан байна. Тухайн одоо Израильчууд. Тэгсэн Есүс юу гэж хэлж байгаа нөхлөө? Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл та нарыг хавчигчдын төлөө залбираа. Тэгснээрээ та нар тэнгэрдэх эцгийнхээ хүүхдүүд болно гингээ. Яагаад тэгэх ёстой вэ гэдэг учир шалтгааны энэ дээр хэлж байгаа. Учир нь тэрээр бурхан муу хүн дээрч сайн хүн дээрч нараа мандуулж зөвхт дээрч зөвхт бус дээрч юу оруулдаг гинөө? Бороо оруулдаг гэж. Өнөөдөр бид нар нарны гэрлийг аваад амьдарч байгаа нь тэр бурхан өөрөө сайн бурхан хүмүүсийг хайрладаг учраас нараа тусгадаг гэсэн. Өнөөдөр бид нар бороо ороод энэ хур бороо ороод бүх зүйл ургаад амьдралтай байгаа нь тэр бурхан өөрөө хайр учраас бүх хүнийг хайрладаг болохоор тэр бороо орж байгаа маа гэсэн. Эн чинь зүгээр нэг ингээл цаанаасаа ингээл байн болоод идэг зүйл биш. Энэ бүхний эхлэл, энэ процесс болж байгаа бүхэн юун дээр тулгуурлаж байгаа гэхлээр хайр. Ойлгогдож байна уу? Ингээ ярихлаар угаасаа л нар хүн болгоны дээр л тусан шүү дээ. Үгүй хүмүүсээ үгүй. Бурхан хүсвэл ялгаж тусгаж болно шүү дээ. Сайн хүн дээр нь нараа тусгаад, муу хүн дээр нь нарны гэрлээ хураагаад авчиж болно гэдэг. Тэр бүтээгч юм чинь. Тийм тохиолдол түүхэнд ч байсан. Хизээ байсан бэлээ. Египтээс гарах үед 10 төрлийн гамшиг буухад 9 дэх гамшигэн дээр түнэр харанхуун гамшиг болдог үед. Гэтэл 10 дугаар бүлэг дээрээс харуул 10:23 дээр 3 өдрийн турш тэд нар нэг хараагүй. Египтийн дээр түнэр харанхуун өнгөрсөн. Байрнаасаа босоогүй. Ямар аимшигтэй вэ? Харанхуй газар явж байгаад гинт нэг хөл халдаа нэг төвшин өөр байхад ямар сэтгэл төрдөг вүлээ? Пал гэж явцдаг үстэй. Хав харанхуй газар явж байгаад яана энэ урд хан байх юм байна гэсэн бодол төрөх үед яадаг вүлээ? Гэж зогсдог үстэй. Гэхдээ хан байхгүй л дээ. Түнэр харанхуй гэдэг чинь тийм аимшигтэй зүйл байхгүй. Гэтэл 3 өдрийн турш уул нь бол одоо нарны гэрэл тусч явах хэрэгтэй. Өдөр болцсон шүү дээ цагийн хувьд. Гэтэл түнэр харанхуй нарны гэрэл байгаа. Гэсэн чинь тэр үгэн дээр юу гэж хардаг вэ гэхээр харин Израилийн амьдарч байгаа газар гэрэлтэй байваа. Хөө Израиль дээр гэрэл тусгаад Египтэд гэрэл тусахгүй байж болно гэдэг. Хүсвэл шүү дээ. Гэтэл бурхан сайн хүн дээрч муу хүн дээрч нараа мандуулдаг. Яагаад? Учир нь тэр хайр учраас. Дайсна хайрл. Та нарыг хавчигчдын төлөө залбир. Бурхан өөрөө хайр учраас тэрийг хийцэн.
Муу хүн дээр нь бороо оруулахгүй байж болно. Зөвхт бос хүн дээр нэгүслийг үзүүлэхгүй байж болох байхгүй юу? Зөвхт бос юм чинь дэрийг хүн нэгүслийг үзэх эрх байхгүй л дээ. Гэхдээ бурхан нэгүслийг буулгадаг гэдэг хаа. Бурханы өмнө уг нь тэр хүн аврагдахаар үгүй гим нүгэл хийчиж бурхан аврахгүй байж болно л доо. Гэхдээ бурхан тэрнээс илүү нэгүсэл үзүүлдэг учраас ямар ч гим нүгэлтэй хүн аврагддаг байхгүй. Яагаад? Тэр хайр учраас. Энд дээрээс дайснаа хайрл энэ үгийг ингээд тунгаан бодож байгаа энийг ойлгосон. Нэр би чинь бурханы дайсан байсан шин. Би чинь бурхантай дайсгэнж исэн байхгүй юу? Юугаар гэж? Хорон муу гим нүгэл хийгээд бурханы эсрэг дайсгэнж исэн. Бурханы болохгүй хамгийн дургүй зүйлийг би хийчихэд тэгээ бурханы эсрэг хорон муу зүйлсийг яриад амьдарч исэн. Миний хувьд тийм байсан. Бурхан гэж үнэхээр байдаг бол тэр бурхан гараа дээр хорон муу бурхан юм. Яа би өөрөө гомдолтой байгаа учраас тэгсэн хэрнээ би хорон мууг үйлдээд байгаа хэрнээ бурханы эсрэг төрхрээд байгаа байхгүй. Би бурханы дайсан байсан. Тэгсэн чинь энэ үгэндээ дайснуудаа хайрл гинэ. Энэ үгийг бурхан хэлэх хэрэгтэй. Юугаар мэднэ гэж? Яг энэ үгийг хэлж байгаа Есүс өөрөө одоо дайснуудаа хайрлаад дайсныхаа төлөө үхэхээр явж байгаа байхгүй. Энэ үгэн дотор би ч гэсэн байгаа юм. Энэ үг бурхан зүгээр нэг хэлээд өөрөө үйл хийгээгүй бол бид нар бас нэг маргаж болох юм те. Та хайрл гэчихэд өөрөө үйлдэл үзүүлээгүй. Гэтэл бурхан дайснаа хайрл гэчихэд өөрөө жинхнээсээ дайснаа хайрлсан. Та бүхэн илүү ойлгомжтой болохын тулд энэ дээр өөрийгөө орлуулчихад л бол. Дайснаа хайрл та нарыг хавчигчдын төлөө залбир. Есүс миний төлөө залбирсныг та бүхэн мэддэг үү? Есүс эзэн надад итгэгчдийн төлөө, итгээд аврагдах хүмүүсийн төлөө 2000 жилийн өмнө Есүс бурхан дандаа залбирч ийсэн. Тэр дотор би ч байсан гэдэг. Ром 5 дугаар бүлгээс нэг хараадах юм. Ром 5 дугаар бүлэг. Ром 5-ын 8 дугаар ишлэл байна. Ром 5-ын 7-8 дугаар ишлэлийг уншийе. 3 Зөвхт хүний төлөө хүн барагтай бол өөхөхгүйч сайн хүний төлөө бол хэн нэгэн үхэхээр зүрхэлж магадгүй юм. Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ. Хэн нэгэн хүний төлөө өгнө гэдэг чинь амар зүйл биш байхгүй юу? Тэр нь үнэхээр сайн хүн байсан бол тэр сайн хүний төлөө хэн нэгэн өгөхээр зүрхэлж магадгүй юм аа. Магадгүй шүү дээ, тэ? Гэтэл биднийг нүгэлтнүүд байхад энэ нүгэлтэн гэж хэлээд байгаа нь бурханы дайсан байхад гэсэн. Нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа бурхан харуулсан билээ. Бурхан та намайг хайрладаг юм уу? Та бүхэн загалмайг харахад л ойлгомжтой гэсэн. Бурхан танд хайргүй байна уу? Бурхан таны дээр нараа мандуулаад, бороо оруулаад, өнөөдөр таныг амьсгалтай байлгаад, зүрхийг цохилуулад, амьдралыг өгөөд, гэр бүлийг өгөөд, эрүүл мэндийг өгөөд, энэ бүх зүйлийг харах эрхийг өгч гисэн бурхан таныг хайрладаг байна уу те? Дээрээс нь бурхан таны төлөө өөрийн цорын ганц хүүгээ өгсөн байхад бурхан хайрлахгүй байна гэж бодсоор байна уу? Яаж тэгж болох юм? Иохан 3:16 дугаар ишлэл бол Библийн хамгийн чухал ишлэл гэж хэлдэг биз. Иохан 3:16-г бүгдээр олоод уншийе. Уг нь бүгдээрээ цээжээрээ мэдж байгаа тийм. Ядаж энэ ишлэлийг бол цээжлэх хэрэгтэй. Иохан 3:16. хамт уншийе. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Тиймээс хүүд итгэдэг хэн ч мөхөхгүй харин мөн хамтай болно. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Сүүлийн үед энэ ишлэлийг их тунгаан бодож байгаа. Хараад байсан чинь би ч гэсэн цор ганц хүүтэй. Тэгээд ингээд орлуулж бодож үзэхгүй юм. За бодоод үзэх юм бол энд байгаа ахан дүүснэрийн төлөө би залбирдаг. Өнөөдөр орж ирээд гисэн ярмаг чуулганы төлөө, энд байгаа ахан дүүснэрийн төлөө, саяын сууж явахдаа ч гэсэн залбирлаа л да. За тийм байсан чи та бүхэнд хайртай гэж хэлнэ би. За тэгвэл
та бүхний хэнийхэн төлөө би өөрийн цорын ганц хүүг өгүүлж чадах вэ? Би чадах болов? Мөнх алдрыг би та бүхний хэнийхэн төлөө өгүүлж чадах болов? Би ууган заяагийн төлөө өгүүлж чадах болов? Өдөө бодох хэрэг байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Би яаж өөрийнхөө цорын ганц хүүг өмнөөс нь өгүүлж чадах юм бэ? Тэр хэмжээнд би хайрлаж чадахгүй байгаа байхгүй юу? Шудрах хэлээ л да. Эсрэгээр нь та бүхэн миний төлөө өөрийнхөө хүүг өгүүлж чадах уу? Адилхан байгаа үстэй. Тэр хэмжээнд хайрлаж чадахгүй юм чинь яаж өөрийнхөө хүүг хүний өмнөөс өгүүлэх юм? Гэтэл Бурхан өөрийнхөө цорын ганц хүүг миний төлөө миний өмнөөс өгүүлсэн гинэ. Үүнд л хайр байгаа. Ваа, энэ ишлэлийг ингээ бодоод үзсэн чинь үнэхээр гайхалтай санагдсан. Тэр Бурхан намайг жинхнээсээ хайрладаг юм биш. Бурхан намайг ингэж хайрладаг юм биш. Би л тэрийг нь ойлгохгүй, мэдрэхгүй яваад байгаа болохоос биш. Нөгөө үр хүүхэд ээж аавынхаа сэтгэлийг ойлгодгүйтэй адилхан би л тэр Бурханы сэтгэлийг ойлгохгүй, мэдэхгүй л байгаа болохоос биш. Бурхан намайг бүр тэгтлээ хайрладаг юм биш. Бид нар хардаа хэсгэн хайрыг аваад тэр нэг жаахан хайраар хүүхдээ өгтлээ хайрладаг юм бол тэр хайр болох Бурхан өөрийн цорын ганц хүү болох Есүс Христийг хичнээн хайрладаг гэсэн үг. Гэтэл тэгж их хайрлаж байгаа хэрнээ намайг хайрласандаа өөрийнхөө цорын ганц хүүг өгүүлжээ. Бид нэр энийг бодоод тэр хайрын гүн гүнзгийг ойлгохгүй хүмүүс. Бурхан жинхнээсээ бид нарыг хайрладаг. Энэ хайрыг би яаж илэрхийлэх юм? Яаж мэдэх юм? Магадгүй диваажинд очих үед бид нар бүр талархаад мөнхөд талархаад марахгүй баг. Бурханыг хайрлаад намайг ингэж их хайрлсан тэр хайрын дайтай би хайрлаж чадахгүй баг. Жинхнээсээ тийм. Энэ хэтрүүлэл биш. Хүүгээ бодоод үзсэн чинь нэрээ тийм юм бэл. Бурхан надад тийм их хайртай. Тэрийг бодглохлээр надад одоо өөр юу хэрэгтэй гэж. Тэр Бурхан намайг ингэтлийг хайрлсан байна. Надад дутаад авах зүйл юу байгаа гэж. Би Бурханаар ингэж хайрлуулж байгаа юм чинь. Тэгээ бодсон чинь жинхнээсээ надад дутаад байгаа зүйл нэг ч алга. Надад талархлаас өөр зүйл алга. Би бусад хүмүүстэй харьцуулахад мөнгөтэй, төгрөгтэй, гоё сайхан амьдарч байгаа юм биш. Гэхдээ би дэндүү хангалуун байна. Бурханаар хайрлуулсан учраас. Одоо ч гэсэн хайрлуулж байна. Энэ ямар гайхалтай хэрэг вэ? Хүмүүсээ Бурхан бид нарыг хайрладаг гэдэг нь дэндүү гайхалтай хэрэг. Уг нь бид нар Бурханаар хайрлуулдаг сайн зүйл тийм их байхгүй шүү. Тэр хайрыг авах чи ирэх уг нь бол байхгүй. Гэхдээ тэр Бурхан бид нарыг тэгж их хайрладаг. Тийм учраас манай ахын дүүс нар Бурханы хайрыг жаахан боддог байгаасаа гэж хүсэж байна. Ганц цэцэг харсан ч өнөө өглөө босоод тэр нарыг харсан ч та бүхэн тэнгэрийг харсан ч та бүхэн Бурханы хайрыг мэдэрч болно гэдэг хаана. Энэ бүх зүйл Бурхан бид нарыг хайрласандаа өгсөн. Тэгээд семинар сонсох болгонд тэрийг мэдэрдэг үстэй. Би чинь нэрээ ямар их хайрлуулсан хүн бэ? Бурхан намайг ямар их хайрлсан юм бэ? Тэрийг эргэж сандаг үз. Бид нэр ямар ч амьдрч хийж болно. Тэр Бурханы бид нарыг хайрлаж байгаа хайр хизээч өөрчлөгдөв. Тийм учраас манай ахын дүүс нар өөрийгөө ямар их хайрлуулсан хүмүүс вэ гэдэг жаахан бодоосаа гэж хүсэж байна. Эфес 5 дугаар бүлэг рүүгээ дахиад чийм. Эфес 5-ын 1-р ишлэлийг дахиад нэг уншийе. Иймд хайрлагдсан хөөхтүүдийн хувьд Бурханыг дуурайгчд бай. Тийм биз? Та бүхэн хайрлуулсан уу? Одоо нэг царайг нараадах юм. Жинхнээсээ тийм бид хаа. Та тэр хайрыг хэр мэдэрч байгаа нь хамаалга. Бурхан таныг жинхнээсээ тгийж хайрладаг. Тэр хайр хизээч өөрчлөгддөг. Гашуудлал ном руу очие. Гашуудлал 3 дугаар бүлэгт би их дуртай. Аврагдсны дараа удаагүй байхасаа л энэ гашуудлал номонд их дуртай болсон. Сонирн байгаа. Гашуудлал ном. Жохон нэр нь тийм болохоос ш энд үнэхээр жугал агуулга гарч байгаа. Гашуудлал 3-ын 22-оос 23 дугаар ишлэл байна. Гашуудлал 3-ын 22-оос 23 дугаар ишлэл.
Замд уншия. Эзний хайр инрэл дуустдаггүй, өршөөлд нь төгсгөл гэж үгүй. Өглөө бүр энэ нь цоо шин юм. Үнэн сэтгэл тань юутай авгаавэ. Энэ гайхалтай. Бурхны хайр инрэл хизээч дуусахгүй. Намааг өршөөж байгаа өршөөлд нь төгсгөл гэж үгүй. Би Бурхныхаа өмнө буруу зүйл хийгээд Бурхныхаа нүрийг харахааргүй байж болох ч Бурхны өршөөл дуусахгүй гэж. Би чин сэтгэлээсээ Бурхан руугаа эргээд түүний хайрыг хүсэмжлээд ирэх мөчид Бурхан намайг өршөөгөө дахиад өнөөхөл намайг гэмтэн байхад хүлээж авсан шиг хүлээж авдаг Бурхан. Тийм учраас түүний өршөөл дуусахгүй байна. Тэгээд өглөө бүр энэ нь цоо шин. Бид нар энэ цаг хугацааны өмнө шин гэдэг зүйлийг оруулдаг шүү дээ. Одоо 2025 он дуусаад 2026 оныг бид нар юу гэж нэрлэдэг вүлээ? Шин жил, шин он. Шин сар хэлэхээр бид нар шин сар гэдэг үгтэй. Шин өдөр гэж. Яг нь бидний амьдралын хэмнэл одоо явагдаж байгаа процессууд, хийгдэж байгаа ажлууд тогтмол нэгийн хэвийн байж болох ч энэ цаг хугацаа бол өөрөө шин байхгүй юу? Өчигдрийн цаг хугацаа өнөөдөр надад ирээд байгаа юм биш. Өнөөдрийн миний энд өнгөрүүлж байгаа секунд, минут, цаг бүр цоо шинээр надад өгөгдөж байгаа байхгүй юу? Өчигдрийн алдааг Бурхан өчигдрийн цаг хугацааг надад авчираад байгаа юм биш. Энэ цаг хугацаа надад цоо шинээр өгөгдөж байгаа. Тийм учраас Бурхан намайг яг өмнөх шигээ хүлээгэл байждаг. Өнөө өглөө нар мандлаа. Өмнөх шигээ яг хайрлсан хүрээд ирээсэй гэсэн сэтгэлээр яг адилхан хүлээгэл байждаг. Түүний хайранд өөрчлөлт гэж байхгүй. Тийм л учраас энэ цаг хугацааг өглөө болгоныг цоо шинээр надад өгөөд. Өчигдөр би алдсан байж болно. Өнгөрсөн жил би бүтлгүүцсэн байж болно. Бурханаасаа холдсон байж болно. Өнөөдөр цоо шинээр эхлүүлэх боломжийг Бурхан хизээд өгсөөр үү. Яа. Түүний өршөөл дуустдаггүй учраас. Тийм учраас өнгөрснийг нь өнгөрсөнд нь орхиод өнөөдөр Бурхан руугаа илүү ойртоход л болно. Өчигдөр алдсан ч өчигдрийнхээ алдааг өчигдөрт нь орхиод өнөөдөр би Бурхан руугаа гимшээд ирэхэд л болно. Тэгэхээр тэр намайг хүлээж авах бэлтгэл хангалттай байж. Ягаад? Тэр хайр учраас. Тийм биш гэж юу? И аврагдаад удаагүй бахта Давидыг өөрийнхөө итгэлийн одоо бодит модель болгож исэн байхгүй юу? Юу ч мэдэхгүй жижиг том хүнийг модель болгосон байна. Яагаад гэсэн бэ гэхээр Давид алдаа гаргацсан байхгүй. Арай амар юм болов. Йосеф байсан бол Йосефчтэй өөлөх өөгүй амьдэрсэн үний ч одоо яаж дуурайх юм? Тэгж бодоод ч тэр юм уу? Давид дуурайна. Алдсан юм чинь. Миний хийгээгүй том гимиг хийчихэж байгаа шүү дээ. Гэхдээ Давидыг судлах чинээгээр энэ Давид гэдэг хүн үнэхээр гайхалтай. Тэр хүн алдаа гаргасан чи Бурхан руугаа эргээд ирж байгаа. Тэр хүн баяртай байсан чи Бурхан дээр ирж байгаа. Тэр хүн өнөөдөр гунигтай байсан чи Бурхан дээр ирж байгаа. Бурханыхаа ингэрт нөгөө хөхнөөсөө гарч байгаа эхийнхээ тэрвэр тэрврүүлж байгаа хүүхэд адил гэж хэлсэн бэ. Тэр Бурханы хайрыг тэгтлээ мэдэрсэн учраас тэр дотор байж байгаа. Тэр тал нь үнэхээр гайхалтай санагдав. Би ч гэсэн Бурханыхаа тэр хайранд тэр тэрвэрт тэр жаахан хүүхэд шиг тэгээд тэр Бурханы хайрыг илүү их мэдэрээд амьдрах байсан. Давид. Тэгвэл ахын дүүснээ итгэлийн амьдрал тийм хэцүү биш. Зовсон юм шиг боловч дараа нь зовоогүй байна гэдэг. Төгсгөлд нь тэр талаар хэлж байна. Тэгэхээр бид нар жинхнээс хайрлуулсан хүмүүс. Тэр хайрыг жоохон илүү их мэдэрч амьдраасаа гэж хүсэж байна. Ойлгосноо? За Эфес 5 дугаар бүлэг рүү очие. Эфес 5-ын 1-р ишлэл. Дахиад нэг уншия. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчд бай. За бид нэр хайрлуулсан хүүхэд юм бол одоо Бурханыг дуурайгчд бай гэж. Өнөөдөр хайрын тухай үзэж байгаа юм чинь энэ дуурайгчд бай гэдгээр хамгийн дөрөв нь юу бодох чинь? Хайрлуулсан юм чинь хайрлагчд бай гэсэн үг байхгүй. За эндээс та бүхэн хайрыг нэг бодоод үзтээ. Хайр гэдэг чинь нэг хүнийг хайрлаа, эргүүлээд яах ёстой вэ? Хайрлуулах ёстой үстэй. Хайр гэдэг чинь тийм байхгүй. Би нэг хүнд хайртай байгаа л гэдэг, нөгөө хүн намайг хайрладаг. Энэ хайр мөн үү? Биш гэдэг байна. Хайрын үндсэн чанар нь би хайрлсан бол хайрлуулахыг хүсдэг байхгүй. Тэр жинхэнэ хайр. За Бурхан бол биднийг
агапе хайраар хайрлаа. Тэр юу вэ гэхээр болзолгүйгээр бид нарыг шууд нэг талаас бүрэн утгаараа хайрлж байна. Бүр чин сэтгэлээс. Гэлээ гэхдээ бид нар дутуу ойлгож болохгүй. Бурхан бол хайр юм чинь хайрлаад бас яалахыг хүсэх үү? Хайрлуулахыг хүссэн шүү дээ. Бид нар энийг мартаад ах шиг байна. Бурхан намайг агапе хайраар хайрладаг. Би бол эрос хайраар хайрлаж байгаа юм. Тийм байж болохгүй. Хэдий агапе хайраар бид нарыг бурхан хайрлаж байгаа ч бурхан цаана нь хайрлуулахыг хүснэ гэдэг. Надаас илүү. Тийм биш гэж юу? Манай ахын дүүс нар ер нь бурхан минь би танд хайртай гэдээ залбирч явахдаа ер нь хэдэн удаа хэлж байгаа. Ер нь бурхан минь би танд хайртай гэж бурхантайгаа ер нь сэтгэлээ илчилж хэр ярьдаг вэ? Тийм тохиолдол байна уу? Хэдүүлээ байр суурьаа солиод бодоод үзье л да. Би хин нэгнийг тэгтлээг хайрлсан чи тэр хүн надад юусоо буцаад тэр хайрлуулсан гэсэн сэтгэлээ илэрхийлэхгүй байна. Та бүхэн байсан бол яах вэ? Хэцүү байгаа юм. Та бүхэн одоо бурханы сэтгэлийг нэг мэдрээд үзтээ. Намайг бол ингээд болзолгүй хайрлал, алдаа гаргасан ч хайрлал байдаг. Тэгсэн би нөгөө ухаан ороогүй хүүхцэг авах гал байдаг, гомдлоо байдаг. Та бүхэн одоо яг энэ байдлаас бурханы сэтгэлийг нэг бодоод үзтээ. Гоё яах вэ? Бид нэр бурханыгаа хайрлах учиртай. Тийм биш гэж юм. Яг хайрлуулсан юм бол хайрлаж болохгүй гэж. Тийм учраас юу гэдэг амны хөвшмөл хэллэг шиг бурхан минь би танд хайртай нөгөө гадаадуудын хэлдэг шиг I love you гэж тэгэхгүй л дээ. Гэхдээ л бид нар бурханыгаа хайрлах хэрэгтэй. Тэрийг мэдрэх мөчөд бурхан ямар их баяртай байх вэ? Тийм биш үү? Залбирал та бурхан минь би танд хайртай гэд ганц удаа ч гэсэн оруулах үед тэр бурхан сонсоод ямар их баярлах вэ? Ямар нэгэн зүйлийг хийхдээ би бурханыг хайрлсан сэтгэлээр энийг хийчихвэл бурхан тэрийг хараад ямар их баярлах вэ? Гэхдээ тийм биш гэж юу? Бид нар хайрлуулсан юм бол эргээд бурханыгаа хайрлах хэрэгтэй байхгүй. Тэрийг мэдрэх үед бурхан үнэхээр их баярлдаг. Тэгээ тэр хүнээр үнэхээр сайрахдаг бүр гэд харуулахыг хүсдэг. Хизээ тийм байсан бэхлээр Йов дээр тэгсэн байхгүй. Тэнгэр элчнэр бурханы өмнө үзэгддэг үстэй. Тэгсэн чинь тэр дунд сатан ирдэг үз. Тэгэл чи хаагур хэрэн эсэж явж байгаа дэрвэ гэсэн чинь би энүүгээр тэрүүгээр хэрэн эсэж явж байгаа гэсэн. Тэгэл сатан эхэлж асуугаагүй шүү дээ. Тэгсэн бурхан чи Йовыг анзаарсан уу гэл тэ. Бурхан төрүүлээд хэлж шүү дээ. Яа. Бурхан өнөөдөр баяртай байна шүү дээ. Тэр хүн бурханыг чин сэтгэлээс хайрлаад амьдарч байгаа нь үний юм чинь. Тэнгэр Йовоор сайрахдаг. Тэгсэн чи сатан та ийм гоё зүйлийг өгсөн учраас эргүүлээд хайрлах нь тодорхой шүү дээ. Тэгсэн аваад үз гэсэн. Яа. Тэр хайрлаж байгаа сэтгэлийг бурхан мэдж байгаа юм чинь дэрийг авсан чи Йов тэрнээс болоод итгэлээрээ унаад бурхан гомдлох нэг юм биш байхгүй яа сэтгэлийг харж байгаа юм чинь сатан бол мэдэхгүй шүү дээ тийм аваад үз Йов юучгүй болсон ч яадаг үлээ энэ бүх зүйл би бурханаас сайныг авсан атлаа мууг авах ёсгүй гэж юу яагаад би бурханаас мууг авч болохгүй гэж гэтээ тэр муу биш гэдгийг Йов мэдж байгаа байхгүй яа бурхан хайр, бурхан сайн бурхан юм чинь надад өгч байгаа бүх зүйл утга учиртай байж таарна. Өгсөн ч тэр муу зүйл биш. Тэр сэтгэлийг хараад бурхан ямар их баярлсан бол. Тэр сэтгэлийг биднээс харахыг хүсэхгүй байгаа гэж юу? Бидний дотор тэр хайр байгаа. Би бурханаар хайрлуулсан, миний дотор ариун сүнс ороод ирчихсэн, би баттай аврагдчихсан бол тэр хайр байгаа. Гэхдээ энэ хайрыг хэн их хэрглэж байгаагаас шалтгаалаад итгэл нь өөр байдаг. Хэн энэ хайрыг их гаргаж ирээд бурханыгаа хайрлж ийн тэр хүний дотор тэр хайр улмал томроод байгаа. Байхгүй юмыг бурхан биднээс шаарддаггүй шүү дээ. Чи тэрийг гаргаад ир. Бурхан тэрийг шаарддаггүй гэдэг хаа. Чи намайг хайрл. Бурхан надад хайрыг өгөөгүй өөрөө хайрлаагүй гэж чи намайг хайрл. Байхгүй зүйлийг шаарддаг бурхан биш гэдэг хаа. Тэгэлэр бид нар итгэлийн амьдралдаа бүх зүйлээ бурханыг хайрлсан сэтгэлээр л хийж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хэцүү биш гэдэг хаа. Өнөөдөр энэ шалыг угаая. Эсвэл хоол бэлдээ. Энэ хүний төлөө хийж байгаа юм. Мэдээж ахын дүүснэрийн төлөө тийм илүү гоё хоол идээд илүү тухтай байгаасаа мэдээж ахын дүүснэрийн төлөө тэр бүхний цаана дэвсгэрт нь юу байж явах хэрэгтэй вэ гэхлээр бурханыг хайрлсан сэтгэлээр энэ бүх зүйлийг хийж явах хэрэгтэй. Тийм бол уг нь бол асуудал байхгүй. Есүс бурханыг хайрлсан зүрх сэтгэлээр тэр бүх үйлчлэлээ тэр бүх зүйлийг хийсэн учраас Есүст асуудал байхгүй ш.
зовхон зомж байгаа, хэцүү байх нь хэцүү байгаа. Тэр Есүст асуудал уу? Биш гэнэ. Бурхныг хайрлсан сэтгэлээр хийж исэн учраас тэр бүх зүйлийг дуртаяа даваа гарчиж байгаа. Танд итгэлийн амьдрал хэцүү байна уу? Өнөөдөр хийж байгаа үйлдэл чи хэцүү байна уу? Тэр ахын дүүс нар, энэ ахын дүүс нар таалагдахгүй байна уу? Нөхрөл дээр ирмээргүй байна уу? Библийг уншмааргүй байна уу? Яагаад ийм байгаад байгаа вэ гэхээр Бурхныг хайрлсан сэтгэл манд энд унтарчжээ гэсэн. Тэгэхээр бид нар тэр хайрыг эргэж санаа Бурхныгаа хайрлсан зүрх сэтгэлээр энэ бүх зүйлийг хийх юм бол илүү баяр хөөртэй, илүү аз жаргалтай байна. Тэг хэцүү юм шиг боловч тэр цаг хугацаа өнгөрсний дараа тийм хэцүү санагдахгүй. Үнэхээр тийм. За би бол уг нь энийг их ярмааргүй байдаг. Гэхдээ ингээл яригдчихэд байх юм. Аврагдсан цагаасаа л барилга барьж байгаа. Одоо ч барьж л байна. Нэг хэсэг бол хэцүү л байсан. Гэхдээ бүх зүйл нэг мөчөөс ахвала өөрчлөгдсөн. Энэ номлогчийн 9 номыг уншиж байгаа нэг үгийг ухаарсан байхгүй. Номлогчийн 9:11 дээр тий хурдан байлаа гээл тэр уралдаанд төрүүлчихдэг юм биш. Баатар ир байлаа гээл тэр дайн тулдаанд ялдаад идэх юм биш ээ. Мэргэн цэцэн байлаа гээл эд тогшил тэгэл баян сэтгэлэн болчдөг юм биш ээ. Тийм биш ээ. Энэ бүхэнд цаг хийгээд боломж байдаг юм. Тэгвэл тэр цаг хийгээд боломжийг хэн тохиолдуулдаг вэ гэхлээр Бурхан биднэрт өгдөг байна. Тэгээ бодоод үзсэн чинь яаглаараа намайг оцсны дараа л энэ бүх ажил эхэлдэг үлээ. Өөрдөө ирдэх биш. Цаг хийгээд боломжийг Бурхан надад тохиолдуулж байгаа. Санамсаргүй зүйл ерөөсөө биш. Энэ санамсаргүй зүйл биш. Тэгээ би Бурханд үнэхээр их талархсан. Бурхан үнэхээр их баярлсан. Тэгээ энэ хийж байгаа зүйл маань огтхон ч хүнд байха байсан. Өмнө нь бол жоох хэцүү байх нь байсан. Энэ үг ярихад бол тэ. Дуустдаггүй бах та, явдаггүй бах та. Болох ууч гэж бодож байгаа шиг тэ. Одоо бол тийм биш. Одоо бол гоё байна. Одоо хойштой Бурхан надад ямар боломжийг өгөх юм. Ямар цаг хугацааг өгөх юм. Тэр бүх зүйл гоё. Дээрээс нь Бурханы төлөө би нэг жаахан тэгээд амьдрахад яаж болохгүй гэж. Яагаад Бурханы төлөө би нэг үйлчилж байгаад би харшилтай болж болохгүй гэж. Бурханы төлөө үйлчилж байгаад яагаад би бэртэж болохгүй гэж. Бурханы төлөө амьдарч байгаад би яагаад нэг жоох хохирол амсаж болохгүй гэж. Яагаад? Яагаад би заавал авах ёстой гэж. Эзэн миний төлөө өлсөж үдсэн байхад яагаад би өлсөж болдгүй? Эзэн миний төлөө доромжлуулаад нүүрлүгөө нулимлуулаад алгадуулсан байхад яагаад би доромжлогдож болохгүй гэж. ертөнцийн хүмүүс чи Есүст итгэдэг, тэнийг болчлаа, мангар болчлаа. Яагаад би тэгж хэлүүлж болохгүй гэж. Эзэн миний төлөө загалмаа дээр өгсөн байхад би яагаад жоохон бэртэж болохгүй гэж. Тийм биш гэж юу? Тэгээ бодсон чи энэ ажил огтхон ч хүнд биш. Бурханы төлөө харин ч нэг энэ жаахан зүйлийг хийх боломж надад олдсон даа үнэхээр их баярлж байна. Тэгээ Бурхан энэ бүх зүйл намайг ганцаараа маань орхиов. Энэ бүх цаг хугацааны турш хамт байснаа олон зүйлээр илэрхийлсэн. Тэгээ Бурхан жинхнээсээ тусалсан. Тэрийг мэдрэх шинээгээр миний Бурхан чинь амьд байгаа, надтай хамт байгааг мэдрэх шинээгээр итгэлийн амьдрал хоосон биш байдаг юм байна лээ. ертөнцийн хүмүүс шиг зүгээр нэг шашны амьдрал юу гэдгийг нэг тийм амьдрал биш. Би Есүс намайг аварч өгсөн эзнийг би мэдчихлээ. Тэрний дараа нөгөө Иммануэль Бурханыг бас амьдралдаа хараад амьдрахаар чинь Бурханд итгэж байгаа амьдрал өөрөө тийм нэг хоосон хэлбэр төдий амьдрал биш байхгүй. Тэр Бурхан өдөр бүрийн амьдрал маань хамт байгааг би нүдэрээ хараад яваад байгаа учраас Бурхан байхгүй юм шиг би яаж амьдрах. Тийм учраас энэ бүх зүйлийг Бурханыг хайрлсан зүрх сэтгэлээр хийх юм бол огтхон ч хүнд биш. Огтхон хүнд биш. Харин ч талархал, баяр хөөр дотор аз жаргалтайгаар энэ бүхнийг хийх боломжтой. Яг нэг тухайн цаг үед нэг жаахан хэцүү болж ирсэн буцаад бүх зүйл тайлагдаад эргээд харин ч бүр хүчтэй болоод ингэ явдаг чинь итгэлийн амьдрал байхгүй. Тэр хүч хаанаас ирээд байна? Хайр. Хайр байхгүй бол юу ч биш. Тийм биш үү гэж юу? Паул гэдэг хүн Бурханыг хайрласандаа Бурханы төлөө ямар хичээнгүйл амьдэрсэн бэ? Паул хэцүү байсан болов? Мэдээж махбодын талаас нь бодвол тэгж зодуулах, занчуулах, шоронд орох тэр чинь чулуугаар шидүүлэх чинь амар ажил биш шүү дээ, биш. Гэхдээ огтхон ч хэцүү байгаа. Тэр бүр баяртайгаар энэ бүх зүйлийг хийсэн. Яагаад? Тэр жинхнээсээ Бурханыг хайрлсан учраас.
Магтан дууны 215 дугаар бүлэг дээр өдөр нь нар адил гэх нэг дуу байдаг шээ. Би тэр дууны 2 дугаар бадлыг дуулж үзүүлье. Энэ дууны үгийг бодоод үзсэн чинь үнэхээр гайхалтай санагдсан. 215 дугаар магтан дууны гаргаж байгаа үгийг харж байгаа сонсвол их зүг байна. Дээр Есүсийн адил Паулын адил тинхүү амьдарч үзэгсэн ханал шон бусдын төлөө тэр өөрийн бие бүгдийг нь хослон юуж үгүй орхиж хайсан шиг эзний минь хайр ундар байдаг ямар ч үнгүй өгсөөр байдаг харин би гэдэг өгөхийг хүсэн үргэлж авахыг хүсэн дурлах юм. Орол минь эзнийг дураж байгаа мэт боловч сэтгэл минь одоо ч бузар хэвээр авахыг хүссэн хайр биеинд минь нэвтгүн шингэжээ Есүсээ та надад тусалж хайрлаач. Энэ дээр ямар үгэн дээр сэтгэл маань өвдсөн байх лээ. Авахыг хүссэн хайр биеинд минь нэвтгүн шингэжээ Есүсээ та надад тусалж хайрлаач. Тийм биш гэж юу? Авах гаалэдэг. Яг үгүй бурхан бол өгсөөрл байна. Тэр өгсөөрл байх бол. Тэр хайр учраас түүний хайр инрэл дуусахгүй, өршөөлн дуусахгүй учраас бурхан биднэрт өгсөөрл байх бол. Бид нарыг тийм сул дорой гэдэг итгэртэй дэргүү тэр мэдчил байгаа. Бид нарыг хайрлсан хайр өөрчлөгдөв. Гэтэ бид нар ийм байсаар л байх уу? Ингэж амьдарсаар байгаад эзэнтэй очиод эзний өмнө зогсох үед хичнээн их ичих бол. Тэр хайрын өмнө би ямар их ичих бол. Тийм биш гэж юу? Яагаад би тэр Паул шиг, Есүс шиг бусдын төлөө, Бурханы төлөө амьдарч болохгүй гэж. Яагаад тэр бусдын төлөө бие орхисон шиг би өөрийгөө бүгднийг хоосолж орхиод тэгж амьдарч болохгүй гэж. Есүсээ та надад тусалж хайрлаач. Бид нар тэгж амьдарч болно шүү дээ. Бурханыг хайрлаад бид нар тэгж амьдарч болно шүү дээ. Болохгүй юм байхгүй гэдэг юм. Өөрийнхөө хийж чадах өчүүхэн жижиг зүйлээс ахуулаад Бурханыг хайрлсан зүрх сэтгэлээр би амьдрахтал бол. Танаас шууд ийм юм хий гэж Бурхан том юм шаардаагүй шүү дээ. Өөрийнхөө байж болох боломж нөхцөл байдал дотроо Бурханыг хайрлаад бүх хүчээ дайчлаад амьдрахыг л Бурхан биднээс хүсэж байгаа. Аханд үснараа Бурханаа хайрлаад амьдрцгаая. Тэр хайрлуулах зохистой нэг. Хайрыг авах ёстой нэг. Тэр хайрыг мэдэрч байх ёстой нэг. Бид нар Бурханыг хайрлахгүй юм бол өөр ямар хүмүүс Бурханыг хайрлах? Аврагдаагүй энэ ертөнцийн хүмүүс Бурханыг хайрлах юм уу? Тийм хүмүүсийг хараад Бурхан эндээс хайрыг мэдрэх юм уу? Аврагдсан бид нар Бурханаар хайрлуулсан бид нар л Бурханыгаа хайрлахгүй юм бол Бурханыг маань өөр хэн хайрлах? Тийм учраас Бурханаа хайрлаад итгэлээр амьдрцгаая. Тэр тийм хэцүү зүйл ерөөсөө биш. Тэртээ дэргүү тэр хайр бидний дотор байгаа. Гаргаж ирэхгүй л байгаа болохоос биш тэр хайр байгаа. Тэр гаргаж ирэх тусам улам илүү нэмэгдэнэ. Энэ миний хэлж байгаа үг биш. Библийн үг учраас та бүх итгээд үйлдээд үзээрэй. Хайраар. Тэгэх юм бол гомдлоод гоморхоод авах зүйл байхгүй. Чуулган дотор амьдарч байгаа итгэлийн амьдрал байна шүү дээ. Хэцүү зүйл ерөөсөө байхгүй. Хэцүү юм шиг боловч дараа нь тэр хэцүү биш байх болно гэдэг. За Эфес 5 дугаар бүлэг нээч гисэн байгаа тийм. Эфес 5-ын 1-2 дугаар ишлэлийг дахиад нэг уншийе. Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчд бай. Христ биднийг хайрлсан бөгөөд
өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг та нар хайр дотор яв. Тэгэхээр тэр хайр бидний дотор байгаа учраас Бурханыг ч гэсэн дуурайгаад бид нар Бурханыг хайрлаад амьдрах хэрэгтэй. Тэр Бурханыг хайрлаад амьдрна гэдэг чинь өөрөө юу вэ гэдэг нь 2 дугаар эшлэлээр хэлээд. За Бурханыг дуурай гэдэг чинь асар том ингээд хөршгүй мэт зориг байж магадгүй. Бурхан чинь төгс, Бурхан чинь хязгааргүй агуу нэгэн учраас Бурханыг дуурайна гэдэг бол хэцүү байж болох юм. Гэхдээ бид нартай адилхан яг адилхан махуудыг өмсөөд бид нартай бүх талаар адилхан бид нар шиг соригдсон нэгэн байгаа. Хэн бэ гэхээр Есүс байхгүй. Тэгэхээр 2 дугаар ишлэлээр Есүсийг жишээ болгож гаргаж ирээ. Христ биднийг хайрлсан бөгөөд өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг та нар хайр дотор яваа. Есүс эзэн бид нарыг хайрлаад Бурханыг хайрлсан учраас бидний төлөө тэр бүх зүйлийг хийсэн. Гэхдээ хайр нь дотор хийсэн байгаа юм. Тэр бүх үйлчлэлээ, тэр бүх зүйлээ загалмаа дээр цовлогдох хүртэл тэр бүх зүйлийг тэр хайр нь дотор хийсэн байхгүй. Бурханыг хайрлсан да. Дээрэс нь намайг хайрлсан да. Тэр бүх зүйлийг хийж чадсан. Тэгвэл бид нар згсэн ялгаагүй. Бурханыг хайрлсан зүрх сэтгэлээр, ахан дүүс нараа хайрлсан зүрх сэтгэлээр бүх зүйлийг хийх юм бол Бурхан дэрнэ. Үнэхээр их баярлах нь шүү. Энд дээр Христ өөрийгөө бидний төлөө Бурханд анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг гэж байна. Энэ дотор бид нар тэгвэл яаж амьдрах ёстой вэ гэдэг түлхүүр нь гараад байна. За тэгээд өнөөдөр энэ тухай тайлбарлах юм бол дахиад нэг сургаал авах гэдэг. Юу гэхээр энэ анхлын үнэрт өргөл ба тахил болгон өргөсөн шиг гэдэг нь нөгөө тахилуудын тухай хэлж байгааз Леви номыг уншаад эхлэхээр өстой ойлгохын аргагүй тахилууд гараад ирдэг үстэй. 5 үндсэн тахил байгаа тийм ээ. Тэр тахилыг уншихаар амархан байна уу хэцүү байна уу? Айгүй хэцүү байгаа юм. Тэрэн шиг яваа гэж. Тэгэхээр чинь юу гэсэн үг вэ? Хон өргөө, бух өргөө, нийтлаад амьдрах гэсэн үг үү? Юу гэсэн үг вэ? Мэдээж тийм биш шүү дээ. Тэр хийгдэж байгаа үйлдэлүүд дотор өнөөдөр бид нар итгэлээрээ амьдрахад юу хэрэгтэй вэ гэдэг нь нэг бүрчлээ орцсон байдаг гэсэн. Яг тэгэхээр Бурхан биднэрт илүү ойлгомжтой болгохын тулд тийм үйл явдал, тийм ёслол, янз бүрийн зүйлээр дүрслэж харуулдаг. Тэгэх юм бол бид нар тэрийг ойлгож хүлээж авахд амархан болчдөг байхгүй. Тэгвэл тэр Леви номон дээр гарч байгаа тахилуудыг бид нар судлаад үзэх юм бол Есүсийн амьдралыг харж байгаа юм шиг харагдана гэсэн. Тэр яг адилхан учраас. Тэгвэл тэрийг хараад бид нар жигсэн яг тийм амьдралаар амьдрчих юм бол Бурхан тэрийг хараад үнэхээр их баярлна гинэ. Энд дээр анхлын үнэрт өргөл ба тахил гэж байгаа. Тэр 5 тахилын эхний 3 нь тааламжид Бурханы өмнө анхлын үнэрт тааламжид тахил гэж гардаг байхгүй. Бурхан тэр үнэрийг үнэрлэхээр маш гоё үнэр байгаа учраас ингээд бүр сэтгэл нь сэргээд үнэхээр гоё баяр хөөртэй болоод тэр ингээд баяртайгаар хүлээж авдаг гэсэн. Бид нар жигсэн гоё үнэр үнэрлэхээр дэгдэг үстэй. Муухай үнэр үнэрлэхээр яадаг вүлээ гэдэг. Харин гоё үнэр үнэрлэхээр ямар гоё юм бэ? Гоё хоолны үнэр үнэрлэхээр яадаг вүлээ гэл сэтгэл сэргээл баг үг дуусаа хоол идэхэ хүлээдэг үстэй. Тэрнтэй адилхан. Яг тэр тахил шиг амьдрах юм бол Бурхан тэр ингээд бүр баяртайгаар хүлээж аваад тэрийг хараа ингээд бүр догдлдог гэсэн. Тэгвэл тэр 3 тахилын тухай Исаммын пастор, Гонжуу жуулганы Исаммын пастор ирээд 5 дугаар сард төв жуулган дээр итгэлийн амьдралын семинар орсон байгаа. Тэр YouTube суваг дээр байгаа учраас манай ахын дүүснэр ойрын хугацаанд тэр 3 үг байгаа. Яг 3 тахил байхгүй юу? Тэгвэл энэ Христ шиг амьдрын Бурханыг баярлуулаад хайрлаад амьдрын гэдэг чинь яг ямар амьдрал вэ гэдэг тэр 3 үгээр та бүхэн сонсоодохоор ажилдаа явж байхдаа, жолоо бараа явж байхдаа, цаг гарсан үедээ YouTube-에 тавьж агаад, Библийг тавьж агаад та бүхэн нэг сэтгэлээ гаргаад Бурханыг хайрлсан сэтгэлээр сонсоод үзье. Тэгэх юм бол ойлгоо. Би ингэж амьдрах ёстой юм байна гэдгийг мэдэж авах гэсэн. Тэгээд тэрний дагуу амьдрахтал бол. Ойлгосноо? Тэр 3 сургаалыг заавал сонсороо. Тэгэх юм бол Бурхан тэр бидний амьдралыг хараад үнэхээр их баярлдаг. Тэгэхээр өнөөдөр энэ эдээ өргөлийн тухай орлого тэрийг нь алгасаад тэрийг нь 3 сургаалаар сонсороо. Тэгвэл бид нар одоо хойшд итгэлийн амьдралаа тэгвэл энэ хайр дотор Бурханыг хайрлсан сэтгэлээр өнгөрүүлээ гэдэг дээр л төвлөрье. Эхлэл номон дээрээс харуул нэг ийм үг гардаг байхгүй юу? Эхлэл 29 дугаар бүлгийг олж уншийе. Энэ хэсгийг жаахан бодож үзээд тэгэхэд дуусгая.
29-ийн 20 дугаар ишлэл байна. Энд Яаков, Рахел хоёрын тухай гардаг байхгүй юу? Эхлээл 29-ийн 20 дугаар ишлэл. За хамт уншийе. Яаков Рахелийн төлөө 7 жил Лабанд зарцлагджээ. Яаков түүнд хайртай байсан тул 7 жил нь түүнд хэдхэн хоног мэт байв. Бид нар энэ үйл явдлыг сайн мэднэ шүү дээ, тэ? Яаков өөр их уулан залтай хүн л дээ. Хүнд тэгэж амархан голигдуулаад байхаар хүн бол биш байхгүй юу? Тэгсэн өөрөөс нь хамаагүй толгойн сайн ажилдаг Лабаны дор бурхан аваач тавьчих. Энэ нөхөр одоо юу ч мэдэхгүй байгаа байхгүй юу? Өөрийгөө бол их л мундаг байгаа гэж бодоод байгаа. Гэтэл юу? Толгойн дээр нь Лабан сууж байгаа юм чинь. Тэгээд Рахелийн төлөө 7 жил зарцлагддаг үз. Тэгсэн 7 жил нь дуусны дараа Рахелийг өгдөг үлээ өгдөггүй үлээ. Манай нутагт тийм ёс байхгүй. Игчийг нь дөрүүлээд өгдөг юм а гэд яг дөрүүлээд өгсөн. Тийм юм чи одоо тэрийг яах юм? Магадгүй Яаковс галзуурах шахсан баг. Бурхан тэр үед маш их дасгалжуулсан те. Тэгэл эндээс миний хэлэх гээд байгаа зүйл нь Рахелийн төлөө 7 жил Лабан зарцлагджээ. Тэгсэн тэр 7 жилийн хугацаа хэдэн хоног байсан гэж байна? Хэдхэн хоног мэт өнгөрсөн гэж. Тэгэхээр тэр 7 жил хурдан өнгөрсөн гэсэн үг үү? Удаан өнгөрсөн гэсэн үг үү? Эсвэл гэл өнгөрсөн гэсэн. Яагаад тэгж өнгөрсөн бэ? Учир нь Яаков түүнд хайртай байсан тул шалтгаан энэ дээр гарч шүү дээ. Яагаад хэдхэн хоног мэт өнгөрсөн бэ гэхлээр Яаков түүнд чинхнээс хайртай байсан учраас тэр 7 жил гэл өнгөрсөн гэсэн. Энэ 7 жил зарцлагджээ гэж хэлж байгаа. Лабан ийм толгой ажилдаг хүн юм бол Яаковыг тэр 7 жилийн хугацаанд ажилуулахдаа их ажил хийлгсэн болов бага ажил хийлгсэн болов? Энэ хүн бүх юм нь тооцоотой болохоор сууж босхийг нь хүртэл хэмжиж байгаа. Зөв зүгээр ажилуулах. Ойлгож байгаа үү? 7 жил энэ хүний хувьд уг нь бол асар хэцүү өнгөрсөн байх ёстой. Бүр зовоод энэ хизээ дууснаа гэж бод. Бараг цац Рахелтэй суусан ч ялаа байсан ч ялаач гэж хэлж болохоор байсан. Тийм биз? Гэтэл хэдхэн хоног мэт өнгөрчээ. Шалтгаан нь түүнд хайртай байсан. Магадгүй өнөөдөр хэцүү байж болно. Өнөө хонь хариулаад бүр ядарцаа орж. Тэр мөчид Рахелийг хараад яах вэ? Буцаалгоё. Би нэр Рахелтыг ормоо гэж болно шүү дээ. Тэр сэтгэлээр дахиад хүчтэй байна гэж. Тэгээд хэдхэн хоног мэт өнгөрцөн гэж. Бидний итгэлийн амьдрал тийм хэцүү байна уу? Бурханд үйлчлээд амьдарч байгаа амьдрал тийм хэцүү байгаад байна уу? Айгуу дарамттай санагдаад байна. Библи уншигсан дарамттай санагдал, залбир гэсэн дарамттай санагдал, хоолны үйлчлэл гэсэн чинь дарамттай санагдал, семинар хийн гэсэн чинь хэцүү санагдал байна уу? Уг нь тийм биш байхгүй юу? Би Бурханд чин сэтгэлээсээ хайртай бол энэ бүх зүйл гэл өнгөрч. Зовсон юм шиг боловч дараа нь харахад нэг ч зоваагүй байх бол. Түүнд Бурханыг хайрлсан сэтгэлээр энэ цаг хугацааг өнгөрүүлж явах мөчид нэг л мэдхэд нөгөө хүсэн хүлээж байсан Яаков Рахелийнхаа өмнө зогсох гээд хүлээж байсан тэр өдөр ирдэг шиг нэг л өдөр нөгөө хайрлж исэн эзнийхээ өмнө бид нар очиж зогсно. Тэр өдөр тун удахгүй ирэх гэж байна. Угаасаа ойрхон болцсон. Та бүхэн сонсогдож байна уу? Цаг хугацаа тийм их биш. Энэ зүгээр нэг хөвшмөл хиллэгч биш. Зүгээр нэг яаруулж байгаа сэтгэлч биш. Жинхнээс ойрхон болцсон. Есүс эзнийг эрхийг хориглож болох зүйл нь магадгүй Библийн зөгнөл гэж хэлж болох юм. Энэ зүйл биелэгдэхээс өмнө Есүс ирж болохгүй гэвэл тэр зөгнөл биелэгдээгүй бол байна шүү дээ. Есүс эрхийг хүссэн ч ирж чадахгүй. Гэтэл одоо Есүсийг хорих нэгч зүйл байхгүй. Энэ дээр ямар үг биелэгдээгүй вэ? Ямар үг Есүсийг хорих юм? Хорих ямар ч юм байхгүй шүү дээ. Сүүлийн ганцхан зөгнөл үлдсэн байна. Есүс одоо тэнгэрт үзэгдэх ёстой. Тэр бүрээн дуу бид нарт сонсогдох мөчид бидний энэ бие өөрчлөгдөд дээшээ гарна. Тэгээд тэнд 7 жил хурмын ёслоо. Нэжгэр сайхан хурмын ёслол тэмдэглэл. Эзэнтэйгээ уулзах бэлтгэл бэлнэ үү? Яг одоо энэ байдалтай эзний өмнө очиж зогсоход бэлнэ үү? Бид нарт алдсан байж болох ч гэсэн яг Самсон шиг эцсийнхаа мөчид болтгой бид нар Бурханы өмнө бүх зүйлээ зориулаад амьдарч болох уу гэж юу? Бурханыг хайрлаад хийх юм бол энэ байна шүү дээ. Энэ газар дээр өнгөрүүлж байгаа тэр зовлонт амьдралууд хэдхэн хоног мэт өнгөрнө үү? Нөгөө нэг итгэлээрээ удацсан 30 жил 40 жил болсон пасторууд маань юу гэж яриад байгаа вэ?
гэл өнгөрч. Зовсон юм шиг боловч зовоогүй байсан. Тэр худал хэлээд байгаа юм биш шүү дээ. Би одоо 18 дахь жилдээ итгэлийн амьдралаар амьдарч байна. Тэрийг жоохон ч гэсэн ойлгож байна. Энэ 18 жил үү? 18 жилийн 10 хэдэн жил нь ч барилга байсан. Өнгөрцөн байна. Одоо эргээ харахад байна шүү дээ. Ямар ч гоё байсан. Айгуу сонирн байгаа. Тэгэхээр бид нар Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаад хийвэл энэ цаг хугацаа хурдан өнгөрнө. Энэ газар дээр их амьдрал хурдан дуусаасаа гэж бодож байна. Ямар хэцүү зовлонтой амьдралаар ингэж амьдрах ямар шаардлагатай ингэж бодож байна. Тэгвэл Бурхныг хайрлаад үйлчлээд тэгэх юм бол гэл өнгөрч. Жинхнээсээ тийм. Тэгэл нэг л мэдхэд тэр дээр хүсэн хүлээж үйсэн эзэнтэйгээ уулзаад зогсож. Тэр үед эзэн бидний нүднээс нулимс үрийг нь алчиж өгөх болно гэсэн. Тэр үед гэмжлийн нулимс, харуулслын нулимс тийм зүйл биш. Баярын нулимс унгаа зогсож ивэл ичнээ гоё. Эзэн надад хэлэхдээ итгэмжид сайн зарц минь чи сайн байлаа. Тэр үгийг хэлээд баярлаа зогсож явах. Тэр нулимс байвал ичнээ гоё. Эцсэндээ өөдөө харж чадахгүй гимшиж харуусаад уйлж байгаа нулимс байвал мэдээж тэр нулимсыг ч гэсэн арчих л байх л та. Гэтэ гэлээж гисэн би бүх хүчээ дайчлаад жоохон ч гэсэн тэр хайраа харуулж чадсан шүү гэд баярлаа зогсож ивэл ичнээ гоё. Тэгэхээр тэр үедэр тун удахгүй ирэх чинь. 1-р Иохан 3-р бүлгээс харъя. Нэгдүгээр Иохан 3-ын 1-ээс 3 дугаар ишлэл. Цаамт уншия. Биднийг Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач. Бид үнэхээр тийм юм. Харин түүнийг таниагүй учраас ертөнц биднийг таньдаггүй. Хайртууд минь, бид одоо Бурхны хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй байна. Гэвч түүнийг илчлэгдэхэд бид түүнтэй адил болно гэдгээ мэднэ. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно. Түүнд ийхүү найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө цэвэршүүлдэг. Биднийг Бурхны хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг эцэг бидэнд сойрхсныг хараач ээ. Анхааруулж байгаа байхгүй. Хараач ээ. Бид үнэхээр тийм юм. Жинхнээсээ бид нар Бурхны хүүхдүүд гэдэг хаа. Одоо бид нар ямар байгаа нь танигдаагүй. ертөнц Есүсийг танихгүй болохоор тэр нэг ямар нэгэн хаадын хаан юм уу бүтээгч юм уу гэдгийг мэдэхгүй. Тийм учраас бид нарыг жигсэн ямар хүмүүс вэ гэдгийг мэдэхгүй. Тийм учраас доромжилж гин, тийм учраас хавчиж гин, янз бүрийн байдлаар үзэж гин. Гэхдээ түүнийг илчлэгдэхэд бид яг түүнийг байгаагаар нь харна. Бид түүнтэй адил болж өөрчлөгдөн. Тэр мөчид ертөнц даяараа тэр хэн байсныг мэднэ. Тэ бид нарыг ч бас ямар хүмүүс байсныг мэднэ. Бид нар үнэхээр агуу хүмүүс гэдэг хань. Цуугүй юм шиг боловч цуутай хүмүүс. Хожим хойно хүмүүс хараад гайхна гэдэг хань. Тэр хүн тийм хүн байсан юм уу? Би мэдээгүй шүү дээ. Жигнэсээ тийм гэдэг хань. Тийм учраас Христ итгэж гэдэг нэрнээс битгий ичээр. Эн чинь Бурхныг алдаршуулах нэр болохоос биш. Ичих нэр ерөөсөө биш. Та бүхэн энэ нэрнээс иччихвэл өөрийнхөө юу авсныг мэдэхгүй хүн байна гэсэн. Ямар хүн бэ гэдгийг мэдэхгүй хүн байна гэсэн. Хожим хойно бид нар тэр дээшээ явах үед энэ ертөнцийн хүмүүс эд баялагын төлөө ингээл зууралдаад энэний төлөө амьдарч байгаа үстэй. Тэр бүх зүйл нь хог байсан гэдгийг тэр мөчтэй ойлгоо. Тийм биш гэж юу? Тийм учраас одоо байгаа энэ цаг хугацаанд харагдаж байгаа энэ зүйлсээр дэндүү хууртаад тэг сэтгэлээ уруу татлахад автуулах хэрэггүй. Тийм байгаас. Тэгингээ учир нь түүнийг байгаагаар нь харах болно. Удахгүй эзэнтэй уулзах болно. Түүнд ийхүү найдаж байгаа бүхэн одоо эзэн маань ирээд биднийг өөртөө аваад бид нартай уулзна гэж найдаж байгаа бүхэн түүний цэврийн адилаар өөрийгөө яадаг гинөө? Цэвэршүүлдэг. Одоо бид нар хайртай эзэнтэйгээ уулзах чинь тэгвэл бид нэр сүйт бүсгүй болоод тэр өдөр ингээд хормынхаа өдөр эзэнтэй уулзах чинь сүйт залуутаа. Тэгвэл сүйт бүсгүй өөрийгөө цэвэрхэн байлгах уу, бохир байлгах уу? Үс мэс нь ингээд арзаач ийм юу олоочих уу? Тэхгүй үздэ. Аль байдаг гоёороо л тавина үздэ. Одоо тийм үе гэсэн.
Одоо байж болох хамгийн гоё дээрээ тавьж явах хэрэгтэй гэсэн. Би Бурханы төлөө үйлчлэл болохоор одоо жингнээсээ үйлчлээд амьдрч явах хэрэгтэй. Бурханы төлөө зовж болохоор бол одоо жингнээсээ тэгээ амьдрч явах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө бэлдээ байж байгаа. Тэгвэл гоё биш гэж юу? Жингнээсээ тэр өдрийг харж байгаа хүн түүний хүлээгээд өөрийгөө бэлддэг байна. Та бүхэн эзэн ирэхийг мартаад байна уу? Тэгж болохгүй шүү дээ. Сэрэмжтэй бай. Удахгүй эзэн ирэх гэж. За 1-р Коринт 16 дугаар бүлэг дээр ийм үг байдаг. 1-р Коринт 16-аас нэг хараадах юм. Нэгдүгээр Коринт 16-гийн 13-аас 14-р ишлэл байна. Замд уншия. Сэрэмжтэй бай, итгэлдээ бат зогс, эрэмгий хүчтэй бай. Бүх юм чинь хайр дотор хийгдэ. Өнөөдрийн сургаалыг базаа хэлчихлээ шүү дээ. Сэрэмжтэй бай, эзэн удахгүй ирэх чинь аа. Одоо итгэлдээ бат зогсоо. Тэгээд эрэмгий хүчтэй бай. Нөгөө өмнөх орчуулган дээр иршүүд бай гэсэн шүү дээ. Итгэлээрээ бид нар одоо хүчтэй байх хэрэгтэй байхгүй. Сул дорой ингээл янз бүрийн юмд гуйвж, дайвал ингээд байх цаг биш ээ. Биш. Миний итгэдэг юм дэндүү баттай учраас одоо энэ бат итгэл дотороо зогсоод жигнэсээ итгэдэг хүн шиг амьдраа. Одоо тийм цаг үе. Тэгингээ бүх юм чинь юун дотор хийгдэг гинөө? Хайр дотор хий. Тэгэхээр бүгдээрээ хийж байгаа бүх юм хайр дотор хий. Би ч гэсэн барилгаа хайр дотор барья. Та бүхэн ч гэсэн хоолоо хайр дотор хий. Үйл чуулгандаа үйлчилж байгаа үйлчлэлээ хайр дотор хий. Шал угаахтаа ч гэсэн хайраар хий. Бүх юм чинь хайр дотор хийгдэг. Библи уншихтаа ч гэсэн Бурхныг хайрлсан сэтгэлээр унши. Залбирахтаа ч гэсэн Бурхныг хайрлсан сэтгэлээр залбирая. Ваа, тэгвэл итгэлийн амьдрал ямар гоё байх вэ? Тийм биз? Тэгэхээр өнөөдөр хэлэх гэсэн зүйлийг маань хангалттай ойлгосон болов уу гэж бодож байна. Тэгээ дахиад энэ тухай гэртээ очиод Эфес 5 дугаар бүлгийн 1-2 дугаар ишлэлийг хоёрын ишлэл шүү дээ. Тасралтгүй уншаад тунгаан болоод ах юм бол өшөө илүү Бурхны та бүхэнд хэлэгч байгаа зүйл байгаа. Тийм биз? Би бол яг хөө ингээд тунгаан бодоод энэ хэмжээнд бодлоо шүү дээ. Тэгвэл та бүхэн ч гэсэн тунгаан бодоод залбираад энэ ишлэлээ ингээд байнга эргэцүүлээд болоод ах юм бол Бурхан та бүхэн ч гэсэн ойлгуулах зүйл гарч ирнэ. Тэг юм үстэй. Тэгээд хамгийн сүүлд нь энэ чуулган дотор энэ нөхөрлөл дотроо байснаар Бурхны хайрыг илүү их мэдэх боломжтой. Эндээс гараад ганцаараа байгаа тэр Бурхны хайрыг мэдэх боломжгүй. Эфес номдэр хэлэхдээ тэгээд тэр хайрын ямар урт өргөн гүн өндөр болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Бид нар одоо тэр Бурхны хайрыг илүү их мэдрээд амьдрыг энэ дотроо байх хэрэгтэй гэсэн. Тийм учраас нөгөө өдөр ойртож буйг харах тусмаа бие биенээ зоригжуулъя. Улам бүр цуглая гэсэн учраас за энэ бүх зүйлүүд одоо бидний үед хийгдэх ёстой зүйлүүд учраас илүү цуглаад энэ нөхөрлөл дотроо байгаад тэгээд тэр хайрыг илүү мэдээд мэдсэн тэр хайрын дотроо бүх зүйлээ хийгээд амьдраасаа гэж хүсэж байна. Тэгээд тэгэх юм бол гадагшаага өөрөө ирэхгүй сайн мэдээ тарагдана. Энэ дотор нэг болчих юм бол биш үү? Хайраар нэг болчих юм бол гадагшаага тэртээ дэргүй сайн мэдээ тарагдана. Эхлээд тийм учраас нэг болоосаа гэж хүсэж байна. За энэ үргээд дуусгая. Хамтдаа залбирцгаая. Бид нарыг хайрладаг Бурхан танд чин сэтгэлээсээ талархлаа. Бурхан таны өмнө сайн хийсэн зүйлгүй, магтуулах зүйлгүй, зүгээр л гим нүглийг ус уух адил хийж амьдарч байсан бид бүхнийг Бурхан та чин сэтгэлээсээ хайрлаад өөрийн цорын ганц хөөг бидний өмнөөс загалмай дээр хүлж бидний бүхий л гим нүглийг уучлсан үнэхээр их талархаж байна. Бурхан таны тэр хайрыг бид нар ойлгохыг хүссэн ч хэмжээшгүй агуу хайр юм байна гэдгийг улам бүр мэдэж байна. Бид нар Бурхан таны төлөө хийсэн гавьяа байхгүй байхад ганцхан итгэсэн төдий байхад л Бурхан та биднийг өөрийнхөө хүүхэд болгоод тэр гайхалтай диважинд орох эрхийг өгсөнд баярлалаа. Энэ газар дээр Бурхан таны тэр хайрыг илүү их мэдэж болох энэ нөхөрлөл итгэгч ахын дүүс нарыг зөвшөөрсөн талархаж байна. Эзэн таны ирэх өдөр ойртож байгаа учраас бид нар улам бүр өөрийгөө цэвэршүүлээд Бурхан таныг хайрлсан зүрх сэтгэлээр бүх зүйлийг хийгээд амьдрахад та туслаарай. Бидний дотор өдөр бүр Бурхан та энэ хайрыг нэмэгдүүлж Бурхан та нэгүслээ
дүүргэж өгөөрэй. Тиймээс бид нар эргэн тойронд байгаа Бурхныг мэдэхгүй байгаа хүмүүст Бурхан таны хайрыг тунхаглаж чадхад та туслаарай. Сайн мэдээнд саад болж байгаа зүйлсийг эзэн та хойш тавиад энэ сайн мэдээ Монголын олон хүмүүст хүрч чадхад та туслаарай. Энд эндгүй Бурхан таны чуулганууд илүү олноор босгон байгуулагдаад Бурханы сайн мэдээ энэ газарт хүчтэй тараагдахад та туслаарай. Тэр ажлын төлөө итгэмжид үнэнч тийм ажилчдыг Бурхан та Монголд олноор босгон байгуулж өгөөрэй гэж танаас хичээнгүлэн гуйж байна. Өнөөдрийн нөхөрлийн бүхий л цаг хугацаанд донд эзэн та хамт байж бидний зүрх сэтгэл дотор нэгүслийг дүүрэн бэлхааж өгөөрэй. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.